Хөвч хэрэгэж ирээд харна. Нөгөө Атаас хатаа. ямар вэ? Ямар юм харагддаг юм. Ярьж байна. Одоо ингээд гурлаа хүүхэн ярий. Өнөөдрөөс идэв хүүхэн ярина. Бор эмхтэй үнэхээр яг гоё. Үнэхээр гоё таалагддаг. Тийм арсны өнгө гэдэг юм уу байдалтай. Ажлын хүчлээ төхөрөө. Аюулаас истэ. Надад арьсан штамаагүй. Тийм үү? Танд ингээд тийм бордуу эмхтэй эсвэл Надад борн байж шүү дээ. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За үзэж байгаа бүх хүмүүстээ сайн байцгаана уу? Сайн байна уу? За хатуу самар нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхэлж байна. За тэнд ингээд хүүхнүүд чухамстай дэр мэр тэврээд л зүгээр тий. Хөвч хэрэгэж ирээд харна. Нөгөө Атаас хатаа. ямар вэ? Ямар юм харагддаг юм. Үгүй айгүй зүгээр л үстэй. Одоо хөлмөлөө ингээс орчвол за Тийм. тий. За хатуу самар нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхэлж байна. За бид гурав өнөөдөр мэдээж бүсгүүчүүдийн тухай ярина. Тэгээд ер нь бол яг зүгээр өөрөөсдийнхөө одоо мэдрэмжүүдийг, таашаалуудыг тэгээд бүсгүүчүүд сайхан бүсгүү, одоо юу гэдгийг хамгийн тааг үстгэл төрүүлсэн бүсгүүчүүдийн талаар ярина. Тэгээд энийг хар ярианы хэлэндэл хүүхэн ярина. Тэ хүүхэн ярина гэж хэлдэг тий. Тэр нь бол манус чинь бол яг үнэндээ бол маш их ярддаг үстэй те. Яг үнэндээ маш их ярддаг гэж боддог. Гэхдээ ярддаг аахгүй. Гэхдээ нөгөө задлж ярддаг. Зөвхөн өөрсдөө нэг өнгөцсгөл нэг сэдвүүл дахин давтдаг. Бүр ингэж ярддаг гэж магадгүй. Тэгээ ер нь бол та нарын хараад штэ. хүүхдүүд үзэж байгаа бол маш их ярддаг шүү. Мөгийн жоохон эсрэгээр харин ч би ерөөс ярддаг аахгүй. Хүмүүс ирчүүд ер нь би тэд ингээд зөндөө сууж хаана хизээ хүүхэн ярьсан ярддаг аахгүй харин хүмүүс болохоор ярддаг гэж боддог. Зүгээр л эсвэл ирчүүд цуглаад тэгэл ахаа хүүхэн яриа л ээждэг л гээ. За мөгийдөө хүүхэн ярьж байгаагүй. Мөгийдөө ярьж хашаахтаа бүрж ярьж байгаагүй. Ярьж ирсэн юм уу? Хашаах үрээ ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо ярьсан сонссон л тооцох тоо. За. Юу нэвтрүүлгийн хамтран хэлэгчид хоёр нэг нь хэлж байна. Окей. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдарт Jameson брендийн витамин ажиллаж байгаа. За ер нь эрүүл амьдрахад бол ерөөсөө яг ийм юу нэмэлтүүд дутагдж байгаа юм аах нь аягүй чухал юм байна шүү дээ. Тэгээ Jameson бүх төрлийн хамгийн гол нь бүх төрлийн юутай юм байна лээ те. Одоо бүх л төрлийн Одоо бидний ч тестостероныг нэмэгдүүлдэг л гэн бүр эргэтэлэг шин чанарыг нэмэгдүүлэх витамин хүртэл байна гэж. Тийм үү? Тийм. Чи ууж явах хэрэгтэй. Нөхгүй Юу нэмэгдэлэг болоод байгаа юм те. Хүүхэн ярихгүй те. За бүх имийн сангуудаас нь Джеймсны гэр бүлийн бүх гишүүдтэй ер нь яг юу хэрэгтэй байна? Насныхынд тэр үеийн хүүснийхэнд ямар хүүсэд нь ямар одоо гэдэг витамин хэрэгтэй байна. Тэрийг тодорхойлоод тэгээд эндээсээ витаминууд авч уувал энэ ханаа томооны үед дархлаа сайн байх байх гэж бодож байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран хэлэгчээр Канадын витамины алдарт брэнд Jameson ажиллаж байна. За ингээд татар сайхан хогтойхон тухай. Нэр ингэ санагдсан хамгийн их нэг. Инх болдох шүү дээ. Ибахта би тэр ингэ санаанд юм ярьж ирсэн чинь инх болдох гэдэг байхгүй. Нөгөө цайны цагаар ингэ дэмий болоо ярьдаг байсан шүү дээ. Тэгсэн чинь инх болдох гэж байна. Хүүхэн гээд ярихаар надад нэг тийм жоохон тийм болох сонсогддог гинэ болох. Бүсгүй гэж хэлвэл айгүй тийм гоё цэвэрхэн хүндэлттэй сонсогддог гинэ. Тэгээд хүүхэн ярих гэвэл нэг юм болохтой ингээ гудамны яриа юм шиг. Бүсгүйчүүдийн тухай ярих гэвэл илүү тийм хүндэтгэлтэй байдаг. Тийм үү? Тэр сонсогдож байна. Надад бол яг тэгж сонсогдож байна. Бүсгүй гэхээр хүндэтгэлтэй л сонсогдож байна л да ялж. Арай. Одоо хүүхнүүд бүсгүйчүүд юу гэж сонсогдож байгаа мэдэхгүй л байна. Хачаах тэгж ярьж байна. Одоо ингээд гурлаа хүүхэн ярий. Өнөөдрөөс идэв хүүхэн ярина. Эсвэл өнөөдрөөс идэв бүсгүйчүүдийн тухай ярина. Тэгэхээр энэ хоёр нэг тийм ялгаатай байна уу? Ялгаатай. Бүсгүйчүүд. Танд л ялгаа байхгүй. Надад ялгаа байхгүй. Ялгаа байхгүй. Нэг л тэгж хэлэхээр нь би анзаараагүй. Тэгээд сүүлд нь боцсон чи нэг бодлын нэр тим чив шиг. Хүүхэн гэхээр нэг тийм арай жоохон нэг. Чам гай эдгээр яг нэрээ тим юм байна. Тэг арай жоохон тийм жаахан болохоор ярьдаг. Болохтой хэллэг нь хүүхэн. Илүү одоо соёлтой гэдэг юм илүү боловсон байдлаар хэлвэл бүсгүйчүүд гэж ярина. Ер нь хүүхэн гэж дуудуулах тийм дуртай биш те нийтээрээ. Тийм үү? Харин нийтээрээ дуртай биш баха. Гэхдээ яг тэр үгийг нь утгаар яадаг зүгээр настан бол бидний хүүхэл гэж дууддаг шүү дээ. Бид нар юу? Тий.
Би намайг бол хүүхэн гэдэг л хэвчээ. А тийм ээ Хүүхэн гэж хэлдэг хэвчээ. Яг хүүхэн гэж үлээж гэхдээ хүүхэн. Тий хүүхэн. Хүүхэн гэдэг. Тэгдэг шин. Одоо бүр тэгж дууддаг юм баха болж. Одоо бараг бол тэр наснууд ер нь тэгэл байхгүй болчих шиг юм. Гэтэ ингээд ер нь ямар нэг ингээд яриа ингээд тэр хүний тухай ярина гэхэл дандаа ингээд гой юм яриад идэг те. Муухай юм зөндөө байгаа шүү дээ. Мэдээж. Тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тий. Би надад хамгийн хэцүү заяа. Ингээд манай нэг хуучин байрч нэг урсгалын замтай энэ талаас те. За би тэр нэг аюул олон даарсан нэг ийм явдалтай. Ямар өвчтэй таарсан гэхээр ингээд ганцаархнаа заяа. Ганц машин заяа. Ингээд зогсцсон. Тэгээд ингээд өөдөөс нь 10 машин ингээд сөрөө зогссон байгаа. Нэг машин уг нь буцаад явах шүү дээ. Хизээш явахгүй тэр нэмэгтэй хүн жолооч байдаг. Яа. Тий. Тэгээд буцаж угар чаддгүй юм уу яадгийн. Тийм тэгээд өдлөхгүй. Тэгэл 10 эртээ ан ман үзэлцэл тэгэл зогс. Би бол ингээд 10 эмэгтэй дадруу тэгээд дайрвал би айд үстэй. Тий. Эмэгтэй хүн бол айхгүй. Эмэгтэй хүн бол айхгүй. Тий. Тий. Би зүгээр ингэх гэсэн. Эхлээд нэг юм хүний ингээ нэг юм сайхан гэдэг таашаал эмэгтэй хүнийг харах ирчүүдийн таашаал яагаад ингээд өөр болоод юунаас болж өөр болоод байдаг. Одоо чинь би гүг яагаад хүн болгоныг өөр байдгийг. Чи нэгж байгаа хгүй. Манай найз болохоор ингээд бор ийм гой бор арьстай эмэгтэй надад үнэхээр гоё сайхан санагддаг гэдэг байхгүй. Гэтэл надад болохоор нэг ийм цагаан цэвэрхэн цагаан арьстай эмэгтэй гоё санагдаад байдаг. Тэгвэл манай найз үгүй яа надад бол яг бор эмэгтэй үнэхээр яг гоё. Үнэхээр гоё таалагддаг. Тийм арьсны өнгө гэдэг юм уу байдалтай. Арьсны хүчлээ нөхөр үү? Надад арьс таамаагүй. Тийм үү танд ингэ арьсны хүчлээ нөхөр үгүй юу? Бордуу эмэгтэй эсвэл надад борн байна шүү дээ. Насаараа л зүгээр. Тийм үү. Тань ингээд яг ингээд тийм арьс нэрээ ингээд нэг цагаан эмэгтэй байна, шар эмэгтэй байна, бор эмэгтэй байна. Харж ийсэн хөөрхөн л бол өөрчилж. Тийм арьсны өнгө бол танд нэг юу нөлөө. Би тийм расист юм биш. Надад бол яг ингээд нэг юм илүү таалагддаг юм тий цагаан. Тийм цэвэрхэн цагаан. Арьсны хүчлээ. Энэ бол арьсны хүч биш. Амар л арьсны үзчих бол ардаа амар балиар философи юм биш үү? Тэр чинь гэхдээ ингээд насаараас өөрчлөгддөг гэж магадгүй юм байна. Би ингээд багтаа бол яг цэвэрхэн цагаан ингээд огтуд цэвэрхэн цагаан эмэгтэй надад ингээд айгуугаа санагдсан. Тэгээд ингээд хар арьстай эмэгтэй бол бүр яагаад энэ гоё харагдаад байгаа юм бол гэдэг ерөөсөө саяг хүртэл би үнэхээр ойлгодгүй байсан. Одоо чинь Janet Jackson ч юм уу тэдэн сараа надад ингээд хар арьстай болчихгууд л нэг юм ерөөсөө гоё санагддаг байсан. Тэгээд сүүлд бол ингээд тэр нь арай өөрчлөгдөж эхэлж байгаа юм шиг. Нэр гоё байж болох юм байна. Тэр Софи Лорен маран чинь аюу бор шүү дээ. Гэхдээ яг нэг тийм бор бол биш ээ. Софи Лорен тийм өнгөчтэй. Европуудын бор ч тэрийг та бор гэж бодож байгаа бол Италичууд заяа. Ер нь жоохон бор. Францын өмнөд нутгийн хүүхнүүд тийм ер нь бордуул шүү дээ. Тийм Латин Америк хүүхнүүд юм. Одоо чинь зайлвал цаг агараас л болдог болтой. Би ингээ хавар төвдөд явж байгаа. Тий төвд яг ингээ төвд эмхтэй зүгээр л яг бүр бор юм бэл. Одоо божин бор гэдэг. Тий яг бүр божин бор. Тийм үү? Тий. Бор гэхдээ яг божин бор гэхээсээ илүү нэг тийм хүх саарлах. Тий нэг юм цэлдэн хүх гэж хэлдэг чинь нэг бордуу хүх. Тийм нэг тийм бүсгүүчүүд маш их үт юм. Төвд эмхтэйчүүд гэхээр бүгдээрээ нэг тий. Тэгээд тийм өндөрлөгт угаасаа тийм байхаас ч өөр аргагүй. Юм байлээ. Тэгэл ингээ нэг юм цэвэрхэн нимгэн цагаан арьстай гэл харагдангууд тэр нь дандаа хятад. Тэгээд би нэг юм төвд эмхтэй гэл ингээ бүжиглээдс нэг юм юу байсан бохоо нэг юм төвд үжиг тэрийг ингээ нэг пемага олон болно гэл дайж байгаас тэр чинь бол юу төвдийн өндөрлөх тим эмхтэй байхгүй ч л. Тэр чинь Сичуан дээ. Тэр чинь буур урагшаа намд ор тий харин тий. Тэгээд төвдүүд ингээ төвдүүд олноороо нутгалдаг газарт байдаг. Тийм Сичуан руу бүр намдур газарт байдаг. Тийм төвдүүд ингэнэ. Тэр нь тийм цэвэрхэн цагаан. Тэрнээс биш яг ластаа бол ерөөсөө л тийм бор тэгээд нэг юм хөхтүү юм гэж байна. Цаг уур мэдээж нөхцөл байдлаас хамаарч хүний аль өнгө нүүр тэг ер нь өөр байдаг шүү дээ. Тэг нь харин тий. Тий. Би бол тэр нөгөө Камбожд явж байхад нийтээр бор юм байлаа. Тэгээд ингээд Камбожд ер нь л юу юм бэлээ ингээд тэр нөгөө
Вьетнам тэр хаяа Вьетнам хүмүүс тэр дунд нь байдаг. Тэгээд Вьетнам хүмүүс нь яаж ч үзсэн баг илүү гоё санагдаад байгаа байхгүй. Камбож эмэгтэйг бол ингээ харах чадахгүй байлээ. Тэр бас тэгэл ялцгүй тийм юу байдаг л юм шиг байна. Тэгэхээр тэр улсын хөгжлөөс хамарч байгаа үст. Хөгжлөө Магадгүй арай төрхөөр өөр. Одоо жишээ нь Камбожууд бол арай тийм салтгуудаа хамартай, илүү бор ярьстай. Тэгээд нэг юм өөрөөсөө онцгой төрхтэй байдаг. Тэгвэл Вьетнамууд болохоор цагаан дуу зөрхөн тэгээд нэг юм болов. Энэ хараа Филиппинчууд шүү дээ. Филиппинчуудыг одоо бүгд намхан гэвэл бас л яг тийм зэрэг шүү дээ. Тэг намхан бор тийм ээ. Нэг тийм те. Тэгсэн чинь тэр анги давхархаас бас аюу шилхалдаг юм шиг л. Тийм багтай. Тий. Тэр баячуудын зураг мураг энэ дээр гардаг хүүхнүүд оо гэж. Чимэрэг нөгөө Испаниудтай хэлэлцсэн байгаа шүү дээ. Тийм тэгэхээр цусалдаад илүү цэвэрхэн болсон гэсэн. Өндөр яг Европ руу гоё хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр тэр бас нэг анги давхархаас тэр амьдралын хэв маягаас юм нас үний царай л. Одоо ингээд яагаад нөгөө нэг мундаг одоо язгууртууд яагаад зохиол дээр аягүй их гардаг шүү дээ. Энэ хүний царай язгууртан царайтай, шүүгүр царайтай, ийм царайтай гэдэг дүрслэл аягүй их гардаг да. За тийм. Тэгээд ингээд байсан чи тэрүүнийг нэг нөхөр тайлбарлаж ирсэн. Аргагүй шүү дээ. Ингээд хүн төрлөختөө ингээд бөөгнөрөл амьдрал хамгийн хүч чадалтай нэг нь хамгийн хөөрхний наваас уучдаг. Тийм ингээд селект явагдаад явсаар байгаад. Тийм. Тэгэхээр ингээд язгууртнууд одоо илүү цэвэрхэн байхаас өөр аргагүй. Тийм хүч чадалтай ухаантай байх тусам чи илүү сонгож аавна. Тэгээд тэрний чинь өрөөхт илүү гарна гэдэг ч юм уу. Тийм л бах тий. Тийм тэгээд энүүнийг бас 80-ад оны над чинь нэвтрүүлэх заяа. Тэгсэн чинь энүүнийг энэ бол аюу расист үзэл гээд. Бах одоо ч анги давхрах тийм. Анги давхрахыг одоо ингэж зөвдгсөн их муухай үзлийг энэ эрдэмтэн одоо ингэж те тайлбарлаж гаргаж яана гэж тайлбарлаж ирсэн нэвтрүүлэг дээрээс би сонсчоод үнэн мэрж штэ гэж бодож ирсэн. Тий. Би зүгээр сая ингээд 100 харин тэр ингээд Японд явж байхад тэр өнгөрсөн 100 Туркид явж байхад ингээд эмэгтэйчүүдтэй таарсан. Турк эмэгтэйчүүд зүгээр надтай тааралцснууд нь штэ те ингээд годомж явж байгаа тааралцснууд нь ер нь нэг тийм жоохон хөвсгөрдүү төрлийн хөсгөчүүд байлээ тий. Надад бол би ингээд харахаар л ингээд Турк ингээд айгүй нөт хөмсг сайтай хэрнээ ер нь жоохон хөсгөрдүү төрлийн ийм хөсгөчүүд. Тэсэр нэг тийм араб биш, Европ биш. Яг тэр хоёрын дунд ийм эмэгтэйчүүд байлээ. Япон хөсгөчүүдтэй ингээд харьцуулаад тэгээд Монголд ирсэн чинь Монгол охтууд бол нэрээ яг ингээд Аз дараа надад хоёр ч юм хэлсэн байхгүй. Монгол охтууд айгүй Европч шүү дээ. Өндөр ер нь нэг юм зигзгээс ясаатай ясны Казахстаны охтууд бас хөрх шүү дээ. Тэгж ярьд юм лээ тий. Киргиз охтууд бас хамгийн хөрхөн гэж ярьдаг. Тэгээд яг үүндээ Киргиз одоо Монгол хүмүүсийн хооронд бол ялах ямар ч боломжгүй гэсэн. Тийм Киргиз царайны хувьд л тийм амар л. Казахстан ч илүү орсч болсон юм шиг л шүү дээ тий. Тэр Казахстаны тэр одоо сошиалэр яваад таанууд нь бол тэр нэг лаг царайлаг юу нэг жудоч яваадсан юм аа. Зүгээр харахаар орс охин л шүү дээ. Жаахан чинь тал нь орс шүү дээ. Тийм айгүй орсон тал нь орсон. Тийм орсон. Казахстан чинь юу солонгос цус их холигдсон байгаа. Орос цус их холигдсон байгаа. Ер нь одоо Оросын зөвлөлт холбоот улс гэж байхад бол заяа эдний цус улс жинхэнэ холигдлаа. Тий. Украина, Беларусь ичмэж тийм ээ. Казах ичмэж одоо гүржаав маа гэдэг ч юм ингээл аюу. Тэгэхээр тэр бол яг тийм үндэс ингээд орсуудыг бол хүүд бол хэлэхэд аюу хэцүү болцсон. Тий. Солонгос би 2 3 солонгостой ингээд пив угаал маазраал инээжсэн. Тэд нар бол тэгээд л харна. Бүр ингээд 3 залуу хахад 2 нь шууд л санал нийлж байгаа нь Монгол эмэгтэйчүүд охтууд нь үнэхээр гоё юм байна. Ирчүүд нь бол яг үнэ хэлэхэд тийм өндөр лаг ирчүүдтэй ер нь таараагүй. Тий жоохон намхан дуу. Тэгээд нэг бордоо ирчүүд байлээ. Охтууд нь болохоор эсэргээр ер нь зигзгэр өндөр. Одоо ингээд солонгос охтуудын хажууд хөлн тэгшхэн байна. Шүдэн гоё тэгшхэн байна. Айгу тийм европч үг. Тэгээд байгаа байхгүй. Тэр хоёр солонгос шууд л гэж. Охтууд бол үнэхээр гоё юм байна. Үнэхээр Монгол охтууд шал таа зүргэн байна.
зөргөн байх нэр тийм юм үзэлчтэй. Би тэгээ сүлд нэрээ тийм байх таа л гэж байна. Япон солонгос охтуудтай харьцуулахад танаа монгол охтууд бол нэрээ хөөрх юм байна. Худлаа ярьж байгаа юм биш шүү гэдэг. Тэгээ хит хитэн солонгос найзаас тэгж хэлжсэн. Тэгээ ер нь энэ тэргээр явхад ч гэсэн олигтой ингээд эмэгтэй хүн харахгүй жид Монголд ирээд бас нэг арай нэг Туркуудыг би юу гэж утсан гэж залуудаа яг орсууд шиг заяа. Орсууд гэдэг байхгүй. Залуудаа ямар ч орс яхан хөөрхөн заяа. Тийм би өссөн шээс те. Ямарс нэг уяас уу. Тий. Тэг ингээд уяас шиг ингээд тийм ингээд тий. Гол шиг торхноо гэждэг гэдэг. Достоевский зохиол дээр байдаг байхгүй. Тий. Тэгээ айгуу тэгэл нүгэрт гараад жоохон ягаал тэгээд гэл туркууд бас тийм юм шиг л. Тий. Октод нь туранхай хөөрхөн жижиг. Тэгээд яг нэг 35 6 гараал нь тий. Ер нь л нэг юм хүмбүрдүү бүсгүйч юм биш. Хөмсгөрдөө тий. Ингээ нүд хөмсөх сайтай. Яг гоо нүд хөмсөхтэй. Би мөгийг яриад Туркийг нөгөө хөвсгөр гэхээр бүр гайхаад байсан нэрээ мөгийн нөгөө энтэг явж байгааг болохоор мэдгүй байгаад байх шиг байна. За тий. Энтэгт бол одоо би жишээ нь явж байхдаа ингээд ерөөсөө яг ингээд хэвийн жинтэй хүн баг. Би тэгж санагдсан уу? Жохон хүүхдүүд нь бол мэдээж хэрэг зүгээр шүү дээ тийм. Яг ингээд насан туршсан эмэгтэйчүүдийн ерөөсөө хэвийн жинтэй хүн би нэг ч олж хараагүй. Тэнд баг хамгийн дурханд би юм чи. Тийм үү? Гэхдээ эрэгтэй ч эмэгтэйчтэй. Киногоор дүгнэхэд нэрээ энтэг эмэгтэйчүүд ер нь жоохон тийм тий ингээд тэгсэн сайрын марийн ингээд өмсөө ингээд хүүснэ гардаг штэ. Тэрэн дээр чи ингээд одоо ингээд эмэгтэйчүүд чинь топ гэж хэлдэм биш үү тий. Топ өмсгээс ингээд мөрөөдөс чи энтэг эмэгтэйчүүд ингээд хөөрхөн харивантай. Тэгээ тэрийг бүр тоохч ингээд сайрын өмсөө тэгэхээр үндэсний онцлог байна тий. 80-аад он 90-аад он 2000 оны ихэд үеийн энтэг кино нэг ард нь масовкт ингээд нэг зогсоо бүжгэлдэг байдаг штэ тий. Бүгд тарган заяа штэ. Ингээд балжгаал штэ. Амар гоё харагдсан заяа. Тэгээд яг гол дүрийн хүн бол мэдээч тэг туранхай аюу гоё хүн тоглож байгаа шүү дээ. Актер гоё хүн тоглон заяа. Тэгсэн чинь сүүлийн үеийн би энэ кино би 2 3 ч кинон хальт тарлаа. Тэгсэн чинь тэр масок нөхдөд бүгд одоо тэгээ үз тээ. Одоо бол амар өөр өссөн тий. Тэгээд гэхдээ ингээд одоо ингээд ийш тийшээ яваал нисэх усны бодол муудалтай энэ төхөд хаач дүүрлээд идэв шүү дээ. Тий. Аюуг тааралтай. Аюуг тааралдаг байхгүй юу? Тэгээд дандаа тарган. Ер нь л таргаа. Дандаа таргаа авгаандар л таалдаг. Тэгээд нэг Америк хүний ярьж ирсэн гэж би бүр сэтгэлд ингээд үлдсэн. Тэр Америк юу гэж ярьж ирсэн гэх юм бол юу энтэгт амьдчихсэн Америк. Тарган эмгтэй байвал энэ анжааргалтай эмгтэй байна гэж ер нь тэгээд автоматар дүгндэг. Харин тэр нөлөө байдаг баг. Тэр ингээ бүжгэлж байгаа зүгээр бүжиглээгүй кинон дээр сайрын өмсчөөд ингээд хөөрхөн харивантай байгаад тох. Тэгээд тэрэн дээрээ бүр ингээд одоо Монгол эмсгүүчүүд бол тийм харивантай бол топ өмснө гонж юм биш үү? Тэ гонж гин тий. Тий бүр ингээ бүр яг ингээд л ямар ч харивангүй тэгжээж л тэр топ гэдэг юм чи энтэг эмгтэйчүүд бол тэрийг тэгээд би кинонд тэгээд харивантай үеж тэр сайрын өмсөд ингээд тий ингээ юугаа гаргаад тахаар харивангаа гаргаад ангууд нөхдүүдээ тэрүүл гоо сайхны үнэлэмж нь өөр байна тий. Тий би тэгж бодсон. Өөртөөч биш болоо да. Өөрсдөө л эмхэгүүд одоо ингээд цагаан хайртай эмэгтэйд бүр өгдөг штэ. Ерөөсөө ингээд тийм баха. Бүр ингээд өөрсдөө ямар цагаан цайвар хайртай хүн байхгүй штэ баг. Хойд эмхэгээр л одоо жоохон байвал юу юм гэсэн. Тэгсэн мөртлөө цайвар хайртай эмэгтэй одоо хүн гэдэг л одоо хамгийн чухал үзүүлэлт болчтой гэхээр өөрсдөө тэрэндээ дуртай ш зүгээр байгаа нь тэр юм болов гэж байлгасан шин. Тэр нөгөө дээр үеийн Камасутра дээр бол нөгөө юу төгс эмэгтэй бие айлбар ямар байх вэ гэдэг тэрийг нь одоо орчин үеийн хэлбэр рүү шилжүүлээд үзэж 90 60 90. Тийм одоогийнх 90 60 илүү айгу ойрхон байсан. Тэгэхээр тэр нөгөө эмэгтэй хүний гоё сайхан харагдах гэдэг үнэлэмж одоо 2000 жилийн өмнө хэдэн жилийн өмнө ч гэсэн хэврэл байсан гэж дарахад байгаа. Бид нар ч нь бол ингээд зарим газар Африкт одоо тархан эмэгтэй бол дуртай байдаг мэт гэж ярьдаг штэ өнөөдөр ярьдаг боловч тэр яг цаана одоо биологийн ингээд энэ гоё эмэгтэй нэг гэж харах тэр одоо програмчлал одоо нэг л үт юм байна гэж би зүгээр би тэгж бодсон шүү дээ. Одоо хараа юу 50 40 он за бидний мэдээс 40 он яг постэр 40 оны постерууд их байдаг болохоор би яриад шүү дээ. 50-аад он 60-аад оны хүүхнүүд тий ер нь махлаг хүүхнүүд. Тийм бүр сонгодог зураг бол тий 1900-аад оны их үе юм уу 1800-аад оны сүүл үеч юм бол зүгээр бүр ингээд хөвтсөн байгаа моо чинь бол тэгээд ингээд хариунтай одоогийнхоор бол бүр нилээн тийм
хөвсгөрдөө орно. Тийм айгүй хөвсгөр. Одоогийн Merlin Monroe ч одоогор л өстой амар хөвсгөр хөвгөд орно шүү. Monroe харин гоё игдэр. Гэхдээ хараа Monroe яг тэр одоо яг тэр үеийн заяа хамгийн төгс бие Monroe байсан байхгүй юу? Тийм баг. Одоо бол Monroe-гийн бие биш байхгүй юу? Тэрхэл баг тий. Одоо бол Monroe нэрээ хөвсгөрдөө л орох уу тий. Хөвсгөр баг хүмүүс дагж махаргүй л. Одоо үед чинь бүр ингээд бүр хиймэл болгосон юм уу? Гайхмар галбируудыг гаргаж авдаг болсон шүү дээ. Бүр тэрний төлөө амьдраад бэлтгэл хийгээд бүр Би юу Америкт ч удаа шүү дээ. Нүд ороод дээр гарсан. Хараачтай хөөхнүүд. Ер нь хараачтай өгцөг болно шүү дээ. Бүр амар өгцөн битгүүл. тэр угаасаа бэлтгэл хийхгүйгээр гэдэг юм шүү дээ. Тийм бүр ингэ цаас байгласаа л ингөөс. Тэр байгласаа. Тийм баг. Угаасаа тийм байгласаа. Тэгээд тийм нэг биеийн хэлбэр галбар нь тийм дээр нэмээд таргалцдаг. Тэгэхээр бүр амар бол. Нөгөө нэг гэтээ нэр зүгээр хитрхи тийм ингээд ийм одоо юу гэдэг нь тийм том эсвэл одоо ондгор мондгор ч юм хит тийм хэмжээс томорсон бэл чинь гоо сайхан биш үү. Тэрэн дээр бол нэг зөрөө гарах байх. Хар арьстай ирчүүд л өөрсдөө тийм дуртай байдаг гэж би ойлгоод байгаа. Тийм. Тэнгүүд энэ Аз руу явж штэ тэ. Аз руу ялангуяа хятад метод дишээ хүмүүс бүр ингээд хариугүй турхаа юм ихтэй сонирхоод бидний хувьд гоё гэж харагдахааргүй юм. Тув турхаа юм гэдэг бас сонирхдаг болчтой юм л шүү дээ. Ялангуяа солонгос тийм санагдсан надад. Одоо тэр зүгээр би бас тэгж бодсон. Сая харигунтай санал нийлсэн юм. Юун дээр гэсэн чинь юуны Тина Торнерын тухай ярилцлага олж байгаа хгүй нөгөө хинтээ Офратай. Офрийн шоунд Тина орж байгаа хгүй. Тэгээд ингээ орж байгаа тэгсэн чинь ингээ тэд нар чи аюу чөлөөтэй ярьд юм шүү дээ. Тэгсэн чинь ингээ нэг анхных нөхөр Айк Торнер гэдэг нэг амар зоддог. Тэгээд одоо ч юм биш тий. Тэгсэн чинь шууд гэж байгаа юм чинь. Шууд Офра руу Тина Торнер өөрөө инээгээд тэгэн гутаа ингээ шууд Офра руу Айкулста чамд та онж өгөхөөс гэж аахгүй. Нөгөөдх нь инээгээ яагаад гэсэн чинь Айкс том бүсгүйч өдөө хүүхэнд онж өгдөг байсан. Чи том бүстэй юм чинь. Айкийг унгаах байсан. Офрог тэгж хэлж байгаа байхгүй. Тэр хөт өөрөө инээгээд миний бүс жижиг гэлтэй. Айки өнцгөр жижиг гэлээ гэд зөвхөн шоун дээр тэгж инээлдэд байгаа юм чинь нөхдүүд. Тэгэхээр л тэр нэг юм нэрээ магадгүй ингээ том бандгах бүстэй эмэгтэйчүүд дэ дуртай ч юм болоо тэр хараас ирчүүд ч юм уу тий. Тэгээ мэдээж хүн болгоо өөр л бахал та. Гэтэ тэнгээс би анх за хараас эргэжтэйчүүд юм одоо тийм том бүкстэй эмэгтэй дуртай тэрийг гоё одоо гоо сайхны хувьд үнэхээр секси тачаангу гэж үздэг гэж болох юм. Энэ юу юм бэлээ нөө хөхүү өгцөгөө гэж ярьдаг штэ тий. Тий. Тэр порно хабар нөө аль хальтын илүү тэргүүлсэн улс улсаар нь ч ихсаадсан байлаа л дээ. Тэгээд ийм иршүү байдал дамгаалсан улсуудад бүкс хардаг гэнэ. За өгцөг хардаг, бат хардаг. Тэнгүүд Аз руугаа илүү ийм улсуудад болохоор хятад метод ийшээ Японд болохоор хөх ярьдаг. Хөх илүү чухал. Гэхдээ Монгол бол онцгой тэр дунд байлаа. Манайх өгцөг хардаг. Тим төрлийн хүмүүстэй. Би хараа би энэ нь яг юу гэж боддог гэж. За. Тий. Ер нь Аз хүүхнүүд ер нь хөх жижиг штэ. Европуудыг бодвол тийм болохоор Азууд ер нь том хөх чанархдаг баг. Тэрнээс болж тий өөртөө байхгүй юм. Өөртөө байхгүй юм гэж бодож шүү дээ тий. Илүү гоё гэж үзэх гэдэг шүү дээ тий. Тий. Яг нийтлэг бол эмэгтэйчүүд нь бол ер нь л юм. Ер нь жижиг хөхтэй тий. Тэр ялгаагүй бүксч шүү дээ. Юу тий угсаа ингээд тэр чинь байхгүй дэш. Миний ойлгочоор арай өөр нөлөө яваад байна гэж зүгээр тайлбарлаж ах шиг байлаа л дээ. Зүгээр цаана тестостерон өндөртэй тийм улсуудад бол өгцөг сонирхоод байдаг юм аа. Тестостерон багтаа улсуудад нь бол илүү байгаад байна гэд би нэг судалгаа байсан санаж байна. Би ихтэй яг бат санахгүй шүү. Би зүгээр яад ч юм бэ тэгээд бодсон юм байна тийм. Аз зүүн Азийн улсууд бол тэр чигээр хөх сонирхдаг. Өгцөг сонир биш гэдэг гэж ярьдаг. Юуны таавал ямар вэ? Надад бол жишээ надад би ингээд чинь хөх бүкс хоёрын одоо аль нэг нь одоо юу гэдэг илүү сонирхол татнаг бол би илүү хөх би нэг тийм бүкснийг анзаардаг байна. Би бол өстой цэвэр бүкс. Тийм үү. Би нэг тийм бүкс үл биш. Хөх надад илүү одоо юу гэдэг ингээд нэр гой хөхтэй юм байна. За ингээд жижиг юм байна гэдэг ингээд нэг юм зурс бодлоод орж ирдэг шүү дээ тиймэрхүү юм байна. Тэгэхээр хөхн дээр илүү анчил үлдээд шүү. Харин тийм анзаарвал нэр хүн болгоомас тийм байдаг юм. Монгол жоохон тийм бүкс дамгаалсан юу гэдэг тэгж яах шиг байсан. Тийм дамгаалсан. Би болохоор өгцөг. Нөгөө нэг гинжингэнд өгцөг сайхан болсон. Тийм баг. Тэр том хөх ямар хэрэгтэй ааж.
Юун дээр ингээд надад бол жишээ нь ингээд нэг юм за ингээд эмхтэй хүнээс зүгээр юу би нэг тэр нэг 2 3 хамгийн анх удаа би ингээ нөгөө Холливуудын кино үзсээр бол ингээл нэг юм Америкууд, Европууд ч нэг тийм нэг л гоё царайлаг тий гоё хүмүүс юм байл гэж бодож ирсэхгүй. Тий тэгэл ингээл эхнээсээ ингээл уулзж байгаа хгүй ингээд олон улсын байгууллагад ажиллаад дандаа амар дэлбэрсэн тархан царай мотой Европ, Америк, Англи хүмүүс ирээд их юм. Тэгээд би ингээд нэг гоё юм кинон дээр харсан. Тэгж жагаад ста манай захиралстаа маш гоё бүсгүй ирсэн гэдэг. Тэгээд анх удаа уулзч тэр амар царай мотой. Тийм. Гэхдээ үнэхээр урт хөлтэй гоё хөлтэй. Зөв яг шууд ингээд сууж байгаа. Ингээд суусан чи амар урт хөлтэй. Тэгээд ингээд дараа нь ингээд бидэд ярьсан чи тий. Зүгээр л ер нь тэгээ өөрөө надад тэгжилж байгаа хгүй. Зүгээр л нэрээ ингээд яг эмэгтэй хүний царайгаар бол танаа Монгол эмэгтэйчүүд Аз эмэгтэйчүүд айгу царайлаг цэвэрхэн Европ буюу Америк ялангуяа Америк Европ эмэгтэйчүүд юу нь илүү гоё юм гэсэн чинь таазан л гоё урт хөлтэй. Тэгээ урт хөлтэй. Тэр нь л гоё гэдэг чи тэгээд тий би тэгээ нэг тийм яг одоо юу гэдэг нэг тийм яг Холливуудын кинонд гардаг шиг тийм гоё цэвэрхэн тэ ингээ царайлаг тэгээд гоё 90-60 биетэй тийм гадаад Европ хүнтэй Европ бүсгүүчээд өстө бараг таарч байгаа хгүй. Дандаа нэг бандгаар Монголд ирдэг л одоо бандгар биш юм гэхэд нэг тийм бүр айгуу тийм том биетэй эсвэл нэг тийм Германд ч их өндөр сунгацсан юм шиг урд мөчмөчтэй. Тийм яг эмгтээлэг гэж харахад хэцүү тийм юм. Тийм Герман эмгтээчүүд нэр тэрүүгээр айгуу доогуур үнэлэгддэг гэсэн шүү дээ. Ингээд надад зүгээр санагдсан. Тий том. Тэгээд яг Италид очиод жинхэнэ нөгөө эмгтээлэг гэх юм чинь нүд хүмсэг болцсон нэг тийм эмгтээчүүд тэндээс л олж харахаар юм шиг надад санагдсан л та. Надад эмэгтэй хүн хөл айгу хөл айгу чухал. Гэтэ танд одоо хөх үү өгзгөө гэвэл алин сон. Хөхөха. Арай одоо өгзгнөөс арай ачаал бүгдлөг нь гэвэл. Үгүй хөл айгу чухал. Ингээ хөл чухал шүү дээ. Энэ хараа одоо ингээд Япон хүүхнүүдийг хараараа заяа. Зүгээр ингээд мод ингээд зүгээр зороод ингээд хийчих хөл тийм билээ. Яг тийм шүү. Тийм зүгээр л ингээд мод ингээд зороод ингээд авсалтгууд хөл байгаа заяа. Тэр нэг юм гоё ингээд өвдөг энэ нэг хэлбэр гарцсан байдаг шүү дээ. Энэ юм уу тийм бах зүгээр ингээд зороод мод зараад тийчих. Нэг яг тийм. Тэгээд нэрэж тэгээд ингээд нэрэ тэр ингээд харган үлдээ тий. Тийм бүдүү том булчинтай бүдүү булчинтай юу Япон эмхтэйчүүд тийм бүдүүн том булчинтай тийм нэр гоёноос адилхан тийм ер нь тийм яг ингээд дээрээс болоод ингээд шовтон маягийн гэсэн юм ба шүү. Гэнэ тийм нэг юм одоо эмхтэй хүний хөл чинь нэг юм туйхан нэг тиймэрхүү байж тээ тэгсэн нэг юм бүдүүн нэрээ нэг юм тийм бандгартууч юм шиг бандгартуу нэрээ би тийм хүнийг айгүй олон харж ирсэн. Уурт тэгшгэн хүл гэж яриад байдаг шүү дээ. Надад ч юу тэр нэг тийм буух байгаа таахгүй. Надад ингээд майг хаяа ингээ майг байхтай гоё санагдаад. Тэгэхээр хүн болго нэр зүрхэл юм л да. Жишээ нь Кристина Агилера мэдэх үү? Мэднэ. Кристина Агилерийн хөл майг те. Ер нь жоох майг угсаа. Тэнгүүд надад тэр нь ингээд илүү гоё санагдаад байгаа байхгүй. Тийм хэлбэртэй байгаа үстэй майг ч гэсэн. Тий. Тийм ээ хэлбэртэй байгаа. Уян зузаан шилбэгнүүг нь арих тэр хэлбэр мэдэж ирэл тэ. Гэхдээ нөгөө тэлбэр уян хараа тэр бүдүүндээ биш бүдүүн дариндаа бас биш. Гойны хэлбэр чинь бас нэг тий. Тийм ээ тэр чинь булчингийн хөгжлөсөн. Тий. Тэр Япон хүмүүсд тийм байхгүй. Монгол хүмүүсд ч ер нь бас ер нь ховор гэдэг шүү. Ер нь юм тий. Ер нь нийтлэг Монгол эмэгтэйчүүд ер нь томдоо булчинтай даардаг гэсэн. Гайгүй том л харсан. Тий ингээ булчин юм ер нь нэг тийм том тий бандгартуу. Тэр чинь ингээ нөгөө нэг ер нь тэгэл ингээл ер нь Аз дорн Аз дахин ер нь тийм юм шиг л шүү дээ. Тий. Тэгээ ер нь хүний өвдгнөөс л бид нар хитдгийг. Өвдөг хэлбэргүй бол тэгээ бос юм бүгд хэлбэргүй. Тийм үү? Гүнээр шүү. Яг ингээ харах гэдэг өвдгний хэлбэр ингээ тоогоо ингээ гарч ивэл тийм үү. Тэгээд сонин надад эсэргээрээ ингээ яртайгаад одоо бүр яртай гэж хэлээд байгаа байхгүй. Хашиг болохоор гоё гэдэг шүү дээ. Надад болохоор ингээ ясна ингээ яртайцсан болохоор нэг тийм жоохон тийм ингээ нэг юм эмгтэйл биш. Эрэгтэй шиг санагддаг. Эрэгтэйл. Тий. Надад бол нэг юм инглиш надад бол харин чи бомбгор байлгаа юм. Өмнөөс ярьсан. Гэтэ ийм бүдүүн бахин биш ээ. Тий, бүдүүн бахин бол биш шүү. Одоо би ихтэй шүү дээ. Нас явахын хэрээр одоо ингэ жоох ингэ дөвчмөч ингэ гараад гисэн чинь одоо яаж юм багтаа бол залуудаа бол аюу тийм туранхай
сонирхдаг байсан юм байна. За. Одоо бол баг ингээ гой зузаан тусмаа гой харагддаг болоод нэлээд тийм махлаг бол зүгээр болоод яг тийм санагддаг болчих. Тэр одоо ингээ настайгаа тийж та нарт яг ажиллах нь үгүй юу? Гэхдээ гэтээ нэр зүгээр хит турхаа бол одоо чинь надад солонгосоос бүр ингээд үзээд өгье гэх нэ. Одоо ингээд краш гэдэг юм дээр бүр байхгүй. Бүр үнэхээр байхгүй шүү. Царай л юу юм гэхээс шүү дээ. Тий, царай л юу юм гэхээс нэр тэр би хаавал уучлаарай. Яг бүр гоё царай. Тий, тэгэхэд чинь хажууд нь Японд ч юм бол бас ганц нэг тий би бол хинд бол аягүй дуртай хөөрхөн хөөхс нэгтэй Мацутакако. Тэгээ Рико гэдэг. Тий, тэгээ хөл мөл ч гэсэн ингэ дэвшгэнд ажгүй. Тэр үед одоо зүгээр биеийн шаардлагагүй зарайг тагдаг. Би анзаардаг ч гэсэн. Солонгосын одоо энэ ингээл гой ингээл хүүхнүүд гэдэг тэгээд штэ тий. Тэгээ ингээл доошоо харангуут л нэг юм тий ингээд доогуураа ингээд займаатай жоох шиг ингээд тий нэг тийм сонин царай нь л үнэхээр хөөрхөн л баг л та. Тэгээ угсаач солонгосууд биеийг бол нэг тоод хүлээлт ижлээл л тий. Госгоны стандарт нь. Одоо ихтэй солонгосууд амар болсон шүү. Тиймдээ ажил бүглэгд одоо энэ physical leisure ч бас тийм зорилготой юм шиг үлээ ш нэг биеийн хөгжилд нь анхааруулах гэдэг зорилготой юм уу. Тэгээд нөгөө тэрийг рекламдаж үзүүлж байгаа. Гэхдээ сая би нэг 2 жилийн өмнө солонгос явж ирэхэд ерөнхий биеийн хөгжлөөр яалтчгүй л монголчуудаас жоохон дутуул юм шиг санагдсан. Туранхаа ингээд жижиг юм уу? Аргагүй монголчууд тэр тал дээр бол хамаагүй төрөлхийн хүмүүс байгаа шүү дээ. Тий. Би өлдөр хувьд бол монголчууд өөрөө амжилтлаад байгаа юм чинь бол өөр тийм шүү. Тестостерон өндөр. Тий. Наа 50-ны дэд сурж байхад бүр ингээ ерөнхийлөгчийн зөвлөх байсан гээд баясгалан гээд гоо зүү заадаг эстетик гоо зүү заадаг гэсэн багш байсан. Жижигхэн нэг юм жижигхэн багш. Тухайд үнэхээр мундаг хүн байсан гэсэн. Ер нь Монголын сэтгэл судлалын томоохон л анхдагчдын нэг гээд тэр багш тэгдэг гэсэн. Ингээл орж ирэл юу лекц харахгүй шууд тамхад таалдаг гэж алхаал яриалаа. Тий. Тэгсэн чинь ингээ нэг одоо октод ямар сайхан болж байгаа юм бэ? Багшийг нь одоо залуу байхад одоо 40 он гэж байгаа байхгүй. 40 онд Улаанбаатарт ерөөсө хитгэн сайхан бүсгүй байлаа. Бүр ингээд гарын 13-нд ч багтахаар. Одоо ингээд ерөөсө цэвэрхэн сайхан царайтай, бие гоё авч явдаг, тэгээ ингээд сайхан үнэртэй. Ингээд хараал юу сайхан бүсгүй ямар сайхан охин бэ гэж хэлэхээр гудамжаар дүүрэн байна. Тий. Надад энэ л өстой гоё байна гэд. Өөрөө гооцоо заадаг багш байхгүй. Тий, тэгэнгүүт 40 онд бол уучлаарай хүрээнд тийм сайхан бүсгүйчүүд бол ерөөсө хитгэн байсан. Зүгээр л өөрөө тэгж явах инээж ийсэн. Уучлаарай одоо танаа ээж аав эмээ өвөө гэж доромжлох нь намхан сартгар хамартай балин хамартай гэдэг юм балин ийм шавцсан шиг ийм балин хамартай намхан боб борвсгүйч үдэл гэсэн гэж тэгэхээр нэг амьдралын төвшин бүсгүйчүүд ингээд эмгтээчүүд гоё болт юм шиг те амьдралд ажиллаад ингээд сайхан болоод ирэхээр харин тийм ба. тэгж ярьж тэр баясгалан гэдэг доктор ер нь бас миний баг 90-ад оны сүүлээр ч юм уу ийм цэвэрхэн цагаан царайтай сэрчмаа өдрөл одоо гол хамгийн ингээ гоё гэж харагддаг байсан. Тэгэхэд одоо бол тийм юм ихтэй айгүй түгээмэл болсон. тэгсэн тий. Өдөрч тий. Амар түгээмэл. Тий. Тэгэхээр тэр бол тэгээд ер нь ингээл нэр ингээл бүсгүйчүүд улмал гоё болол тий сайхан болол тий ингээд би махад би махад харин тэгжилээ яг нэг монгол ирчүүд бол одоо нэр юм яа л гэж хэлээ. Намхан ер нь бол намхандаа л айгүй голхгүй. Би герман одоо энэ тэргээр явж байхдаа шүү дээ тий. Герман залуучууд надад үнэхээр гоё санагдаж байна. Гоё гэдэг нь одоо ингээд биеийн хөгжил сайтай, цих өндөр тэгээд би авч явж байгаа тийм байгаад байгаа нь ингээд ялаа. Тэгээд миний ингээд харахаар ингээд би чи ингээд амар гоё бүсгүйчтэй улсаас ирлээ шүү дээ. Тэгээд залуучууд нь хүүхнүүд нь залуучуудтай гологдоод байгаа байхгүй тий. Нэрэл тэгж бодонгот юу хэлээ л гэж бодож байгаа юм чи. Тий тэгээд шууд харин тэгж л байсан. Ингээд ерөөсөө л 35-аас дээш нийтлэг нь зүгээр л гүзээ байна. Өөр юу ч алга. Зүгээр л гүзээ. Тэгээ майг хөл гүзээ байна. Ирчүүд шууд гэж байгаа юм. Майган. Тэгэнгүүт одоо чи ингээд Европ Моропт бол за гүзээтэй ирчүүд байх нь байна. Гэхдээ тэднэр нь тодорхой төвшин нийл жохон. Тэрнээс биш дандаа л нэг юм ингээд булчин шиг ус болсон. Германд бол гүзээ ирчүүд байхгүй. Тэгэх байх. Бараг байхгүй. Би бол тэгж би уудаг гэж жижиг. Юу юм байхгүй. Би л тэгж хараагүй. Тэгээд тэр нэг хөгжлөөсөө хамаардаг юм шүү. Тэгээ ингээд явж штэ тий. Дэлгүүр мэлгүүрт хаяа ингээд гүзээтэй шар хүн таарлтна. Германд ийм хүн олцлоо гэж бараг ингээд олзуулах гот ойртогод орсоор ярьж байгаа. Ер нь тэр нөгөө ингээд амархан гэрлээд амархан хүн бидэг гэдэг дээр Достоевский аль зохиол дээр нь яг байдаг хгүй. Тий. Орос эмэгтэйчүүдийн ааш нь бол үнэхээр олдохгүй. Тий. Маш хач ингээд. Тэгээд ингээд нөгөө суухаас гэрлэхээс өмнө л үнэхээр согоо орос хүмүүс уяас гэж хэлдэг. Уяасаараа заримдаа төлөвлөлт юм биш үү орос бүсгүйчүүдийг. Тийм гоё одоо тий. Уйхан туйхан. Тэгэл суугаал тэгээд сүүлд нь бол яг тэр нэг Оросын хоол тийм болох юм биш үү. Ерөөсөө л Орос авгай буюу Оросын ингээд гэрээ эзэгтэй стандарт дүр гэдэг тий ингээд палбийсэн.
Тийм тэгэл прешки хийгээл байчдаг гээл тий. Юу тэр хоол унднаас нь болдгоо. Тэгж яага баах сахар угаал. Тэгэл прешкитэй л. Юу энтэг бол яг тэгж бод надад бодогдсон шүү. Энтгүүд ингээд геймэдээ биш идж байгаа хоолноос тархалттай тийм гэж үзсэн. Чи ингээд тэр баатар наан эдэргээд энтэг хоол хийж байгааг харсан чи ерөөсөө тос гэд нэмжсэн аа маасл тос гэж. Зүгээр дан тосл идээд дуусдаг юм л шүү дээ. Тэгээд тэр чинь ядж байхдаа айгүй халуун газар шүү дээ. Тэгээд тэрнээсээ л болт юм гэж би бодсон. Бигээд манайх яг төвд шиг учиргүй төвд шиг амар өндөрлөг биш ч гэсэн те зүгээр ингээд хөдөө би ингээд хөдөө өссөн хөдөөний одоо юу гэдэг эмгтээчүүд төвд эмгтээчүүдтэй ингээд харьцуулсан Монгол эмгтээчүүд илүү л одоо цэвэрхэн адилхан л хөдөөний нар салхинд явдаг зайлвал те нэг юм борог хөхтөө байгаа шүү дээ. Гэтэл Монгол эмгтээчүүд нь илүү царайлаг. Илүү одоо юу гэдэг ингээд нэг юм одоо юу гэдэг нүүрний пропорцн нутал ядаж игтгэн юм шүү дээ. Тий а төвдөд бол надад би ингээд маш олон төвд эмгтээчүүдтэй тааралцдаг. Ингээл хараал яваад байгаа. Ер нь л нэг юм бор дээрээс нь зайлвал нэг тийм биеийн пропорцон өвдөж гисэнтэй нэрэл нэг тийм жахан. Монгол эмгтээчүүд л илүү царайлах юм байна гэж бод. Эсвэл субъектив нөлөөч хийж болно. Тийм. Ер нь тэр барыг их олон хүнээс сонсчихсан. Надад бас би бас гайхаад байхгүй. Надад скул тийг санагдаад байгаа юм л өгөөд. Ийш тийшээ явахаар ерөөсөө ингэ гоё. Тэр чинь ингэ гоё эмгтээ харах чинь гоё штэ тий. Тэнгүүд ерөөс тийм мэдрэмжгүй удажгаар их сонирн болд юм байна шүү дээ. Тийм багтаа газар явахаар ингээд сүлдээ. Тэгээ санаад ингээд Монголдо буугаал нэг жоохон юу яаж явж байна. Тэр ялцчгүйдээ би нөгөө монгол хүн болохоор монголоо гэдэг юм болоо гэсэн. Тэр угаасаа тэр монголчууд ерөнхийдөө нэрээ бодвол юу гэж магадгүй те. Тэ нэг 2000-ад оны үед онгой байдаг штэ ингээд тий яг хэвтгүүрийн өмнө нэг юм тий нэг пөнис нэг юм эмхтэй тий ингээд халтарчих гал зайлвал ингээд пингүү алхаар явчихил. Яачаа юм уу бэцэс юм аа гэсэн чи урдаас нь маяж дунд руу гараа тий маяч юм наа гэсэн хараараа. Тэгэхэд хажууд нь сууж явсан орос залуу дээ тэгсэг нэ. Яг орос эмхтэй шиг бүдүүлэгч гэсэн 100 эмхээр согоо байгаа даа энэ айгуул. Ямар ижлэг юм бэ гэ. Тэгээ юутай санал хийж гис чи үнэхээр бүдүүлэг юм аа. Гэхдээ үнэхээр нэрээ согоо байгаа даа айгуул гэдэг. амар үгүй мэж юу гэсэн үг чи. Яг 100 хараараа чи. Тэр ингээд хандхан тэр хүн согоо өгдөө ямар замаатай ойлгохгүй. Тэгтээ эдэл өнөөдөр нэг амар зан чанар барахлаа орохгүй. Тэгээд өвн зан чанар ярьж барлаа. Дараа нь яаж та одоо зүгээр л гоё тийм ингэдэг чи. Харин одоо ингэ хүүхэн ярьж байгаа мó бүсгүүчүүдийн тухай ярьж байгаа мó гэдэг чи айгу өөр бай тий. Нэр ингэ ярьсан чинь бас хүмүүсийн ингээл хөх харах ч юм уу тэр харж байгаа хөлний урд тэгш нэтэр их зөвхөн юм байна тий. Би яг ингэ нэр гоё цэвэрхэн ингэ нэг юм зорцсон шиг гоё хөл харах би нэг тийм олон шиг гоё юм бэ. Нэр одоо л би яг ингэ нэг юм нэр 40 гарч ийж ингээд гоё сайхан эмхтэйг хараад тэр гоо сайхныг хараад таашаал авах ямар гоё юм бэ. Тэр ямар ч тачаадах мачаадах заваа юм байхгүй. Тийм ээ. Харин зүгээр л ингээд тэрийг харах ямар гоё нэг тийм гоё. Би гоё сонсож байгаа шиг. Би шүүдэр цэцэгтэй айгу уурхан гэж уулзаж нэвтрүүлэгт орсон. Тий зүгээр л төгс биштэл охин бил шүү дээ. Тий одоо бүсгүй бил шүү дээ. Тий одоо чи хүмүүстээ суудсан шүү дээ. Тий. Өстө тэр би тэр хөл мөл бол өстө жинхэнэ тэр урлагийн бүтээл шиг л. Тийм би юм гоё бүсгүй байдаг юм байна. Бүхнүүд ингээ нөгөө тэр ингээ нэг юм гоё сайхан бүсгүй харахаар ингээ манус ингээд өөрийн мэдлэг ухаанаа алддаг гэдэг шүү дээ тий. Тэгээ тэрийг дандаа нэг юм заваа утгаар нь ойлгоод идэв шүү тий. Ингээ нэг юм дотроо ургуулж бодоо тий ингээ дандаа хоёргоор суугаар боддог юм. Уцын дачаал заваараад идэг. Уул нь бидний тархинд хийдэг байхгүй. Айгу урлаглаг талаас нь хаа юм бэ нэг юм. Үнээр гоё юм билээ. Тэгэж бүр мэдэрч авч ямар гоё юм бэ. Би яг ингээд харин тий ийшээ нөгөө төвд явах гээд огсны буудлын дээр тийм маш гоё яг ингээд нөгөө стюардс багхгүй. Ямар гоё юм бэл нэг гоё ингээд нэг юм дагаад нэг тийм ингээд нэг юм ингээд бие цэгцлэг байр шиг гоё юм байлээ. Сайхан харах чинь манай маам нуттай айгу ингээд дэлэн дэлэн айгу их юм ярьдаг байсан л та. Тэгээд би одоо ингээд маамын яран дээрс юу ингээд би ингээд надад ингээд цуцсан гэх юм. Яг цаг тухайн үедээ гоё хүний стандартууд өөр байд юм шиг санагдсан. Маам ямар гоё эрэгтэй хүн гоё санагддаг байсан гэхээр би хэлэхгүй. За жоохон махлагдуу. Цагаан царайтай тэр жирийн шаар сахалтай ийм хүн бол их гоё юм гэж.
За. Тэр үеийн кино угсаа тийм биш. Ер нь нэг тийм цаанаас нь Мэлжан гэблэлөө нэг. Тэгээ Кларк Гэбл ч нэг тиймэрхүү. Гэхдээ тэгээ Кларк Гэбл ч нөгөө юунд тоглодог шүү дээ. Нөгөө салхин тоглодог шүү дээ. Тий. Яг тийм юм жирэлсэн юм сахлаа их гоё цэвэрхэн застаг мастаг. Тий. Тэгээд ийм жоохон тарган дуу. Тэгээ цагаан тийм. Одоо энэ сая физикал хийшэд ордог инх хөргөл солонгос хүнд гоё харагдаад байгаа юм шиг сүнсөө орох. 13 дугаар юм дайчин шиг. Тэр айгүй гоё өрмөс төрхтэй залуу. Тэр өрмөс төрхөө. Гоё залуу. Тэр инх хөргөлийн ингээд нөө өсөө хуссан байсан зургийн чинь бичлэгийг харьцуулсан чинь одоогийнх нь илүү зөгчил надад тэгж санагдсан шүү. Тэр ингээд явуулж байгаа бол яг тэр нэг тийм юм орж ирэхгүй байлаа нэг тийм дайчин юм шиг харагдаад байдаг шүү дээ тийм ял нь. Тэгээ уг тийм юу би хараа ингээд завин хүн ингээд нэг энэ юун дээр явдаг нэг залуу айгүй зэвэрхэн залуу одоо харагдгаа болчих юун дээр юу бөмбөр дээр нэг ингээд хог түгээд явдаг нэг залуу. За. Өсөнд ингээд сэгсэг нэг Боб Марлиг их шиг. За. Тэгээ бүр ингээд гэхдээ тэр нь цас юм уу яасан мэдэхгүй маш гоё хэлбэртэй дамжтай. Тийм бүр юм утастай. Тэгээ борж байгаа бүр ингээд амар боржлогцсон. Боб Марлигийн ус ямар гэдэг яг тэр шиг. Тэгээд цав цараад тэр залуу. Мэдээ шир болцсон л байгаа юм л да. Гэхдээ тэр чинь жоохон угаагаал явах юм бол юу чи бид нартэй ямар ч гоё залуугаас хамаагүй гоё зүйхэн залуу байгаад байгаа байхгүй. Тэр их гоё залуу байсан. Тэгээд тэр ховц нь мэдээж үнээр удамжинд л амьддаг байсан юм чинь үнээр та нар бол ер нь хэцүү. Тэгэхдээ ингээд жоохон ингээд холоос ингээд арах юм бол нэг юм классический юм классик одоо юу байхгүй юу? Тэнүүлж байхгүй юу? Яг одоо зохиолдог гардаг яг барилж тэгвэл гоё юм шиг. Тэ ингээд хуцсан ингээд салбар ингээд урагтаад ингээд салбарч өссөн. Тэ тэр зүгээр нэг юм юу аваад өмсөж болно шүү дээ. Одоо тусламжийн зүгээр нэг юм гүрдэг мөрдөг аваад өмсөж болно шүү дээ. Тэгээгүү байгаад байгаа. Өөрөө уг хүн нь өөрөө тийм байгаад байна л да. Гоё байгаад тийм нэг юм суур сайн, өгөгдөл сайн гэдэг шиг. Тэгэхгүй яагаад ч тэр залууг би хараад энэ жил бус залуу, энэ залуу, юмтай залуу гэж л бодсон. Яг тийм бол тэр хувцас солиж болохоор байхгүй юу. Тэгт чинь алваар юм те. Тэр мөрөн бүр амар хэрмэр болоод бүр ингээд урагдаж байраад яг тий. Тэгэхээр тэр нөөт нь гой зөгцсөн. Амар гой зөгцсөн. Супер зөгцсөн тий. Би нэр явдаг. Нэр гудах юм бол яг тийм л болгох юм бол. Бага энэ нэг мэдрэх хэрэгтэй байхгүй хүмүүс. Мэдрэх хэрэгтэй байхгүй тий. Би чи яг жинхэнэ хотын яг сонгодог хотын иргэн байхгүй юу? Тий. Хотын иргэн гэдэг чинь тийм ээ баян хүний юм уу эсвэл юу хүний хэлэхгүй шүү дээ. Тэ яг тэр хотын уур амьстай зогцож байгаа хүний хотын иргэн гэдэг байгаа шүү дээ. Тийм шүү дээ тий. Тэгэхээр тэр бол ч жинхэнэ хотын залуу. Манай Монгол бүсгүйчүүдийг бол маш гоё хувцалдаг юм байна гэдээ маш олон жуулчд ярьд юм биш. Тэг ингээ нөгөө Америк хүч ингээл навсаагаал гэж тэг тоодгүй явж идэг шүү дээ. Тийм янз бүр. Тийм чинь ингээл зүр гадуур гарахтаа хүртэлтэй ингээ зүгээр дэлгүүр орохтаа хүртэлтэй ингээ айгүй гоё өөртөө зохицуулж гоё хувцалтай юм байна Монгол бүсгүйч. Манай хотод бол өстой үнэхээр гоё хувцалдаг шүү. Харин тийм гоё хувцалдаг. Донжийн тааруулдаг. Ер нь айл насныхан ч зөвхөн охтууд ч биш. Манай эмэгтэйчүүд үү? Тийм ер нь эмэгтэйчүүд ер нь гоё. Одоо бүр тийм ингээ айгүй гоё чанартай донжтой ч хувцалдаг болсон юм тий. Нэг юм алаг ингээд олцсон юмнуудаа ингээд гоё гэл ингээд овоолдог байснаа болцсон. Тий. Одоо бол ер нь яг тий яг өөрийнхөө донжийг олоод тий. Тэгэл яг бүр ингээд зарим нь бүр амар эргэтэлэг хийгээ хувцалсан юм шиг хэрнээ тэдний нүртэл нэхгүй. Тэр ч л гоё байхгүй. Тий. Би бас нэг юм номинд 2 жилийн өмнө ингээд тий ингээд үсээ ингээд бооцсон. Үсээ боогоод ингээд хоолны савхаараа ингээд хатгацсан байхгүй. Тий, хоолны савхаар хатгацсан. Тэгээ зүгээр ингээд талах бариад ингээд 2 пив талах ойр зүрийн юм барьцсан. Тий, тэгээ ингээд нэг юм жоохон бариудуу юм бин тамирын юм шиг нэрийн өмд өмсөд тэгэл подолк угалцсан. Нэг тийм үнхээр лаг өсгөө зогссон. Миний хажууд. Тий, тэгээд за гэрийн хувцас байлаа гэд
Донжинд харуулаа. Тэгээ донжинд харуулаад ямар гоё харагддаг юм бэ. Тэгээ тийм царайлаг эмхтэй биш. Гэхдээ тийм царай муудаа биш. Лех гоё нүдэнд дулаах бүсгүй. Харин тий ямар гоё. Тэр чинь донж гэдэг байгаа шүү дээ. Тий харин тий. Донж гэдэг байгаа шүү. Ямар ч брэнд бол байхгүй л байлээ тий. Гэхдээ тэгэнгүүр шууд хоолныгаас авах ингээд өсөө боочсон. Тэр Майкл брэнд байсныг бид нар мэдэхгүй л дээ. Жинхэнэ Майкл брэнд юм билүү мэдэхгүй байхгүй юу. Тий. Тийм биш. Тий. Тэгээ брэнд чинь заавал энэ чинь нэг Wrangler гэж бичсэн брэнд бахалгүй л дээ. Нэр гозуу бас ач холбогдлогддог ард юм байж магадгүй. Гозуу мэдрэмж өндөртэй гэх юм. Тийм гэж магадгүй юм байна л да. Тий би 2 3 ч жуулчны нэг Монгол эмэгтэйчүүд ямар гоё хувцалдаг юм бэ. Тэгээд ийм нөгөө ингээд гадуур явж байгаа бүсгүүчүүд гоё хувцалсан ийм хүмүүсийн дунд явах чинь гоё байдаг юм аа. Европ бол тийм. Гэтэл Америк яг үнэхээр тийм соёл байхгүй шууд хэлж авч. Америкууд бол тийм ингээд хувцсандаа анхаарах, те гоозуудаа анхаарах. Яг гоё хотуудаараа л юу ингэхээс биш. Ер нь бол Америкууд бол хинэггүй шүү дээ. Хитрхи навсгаар гэдэг. Тий. Тэгэхээр монголчууд маш гоё. Ялангуяа эмэгтэйчүүд ямар гоё хувцалж явдаг юм бэ гэл. Тийм бидээ анхаардаг гэдэг. Тэр бол одоо ч Умард Европ, Өмнөд Европ бас айгүй тод харагддаг юм шиг. Ингээд Италичууд бол тэр хувцалт тэр бол бүр амар. Ер нь Милан бол өстой. 60 70-таа ингээд өвгөн тийм гоё ингээл бүх юм донжинд оруулсан. Хувцлаад би авч явахдаа хүртэл тэрийг мэдээд байгаа юм ингээл. Бараг тэгж алхаж болохоо л явж идэв. Тэгээд би ингээд Миланд авах буучаад ингээд эмэгтэйчүүд нь уруула бодоод эхэлж байгаа юм. Хаашаа өдөр бол ерөөсөө уруул бодно олцсон. Гоозууд ерөөсөө анхаарна бараг байхгүй шахав. Эсвэл тэр ялгаан тэгж харагдаад байхгүй л дээ өөрсдийн юм. Тэгэхэд италичууд бол амар төрөндөө. Тэгээд ер нь угаас италич нь эртний барилгатай болохоор ч тэр айгуу тийм гоозуудээр айгуу анхаардаг үндэстэй юм байна гэж харсан шүү дээ. Ерөөсөө гоозуу гэл. Ингээл сууж байгаа. Тийм бахоо. Тэгээ угаасаа тэндээс л бүх гоозууд том брэндүүч гэдэг юм тий. Том одууд инфлюенсерүүд тэндээс гарч ирэх юм шүү дээ. Италиас тий. Тэгээ Италиас, Испаниас. Харин тийм байна лээ харин. Яг мөгийн нэрээ тэгж ярьсан чинь нэрээ Монгол гоозуудаас нэрээ нэлээд тийм гоозуу мэдрэмж өндөртэй. Тий, эмэгтэйчүүд нь гоё юм байна. Тэгээд үнэхээр гоё хувцалж явд юм байна. Гадуур явахдаа ингээд авсаагаад явж байна. Одоо ингээд дараа нэг гээл алт бүүж, алтан бүүж аим зүгэл ингээд хүмүүс айгу ховор болчихсон байна. Тий, хайр болчих тий. Аим шүү дээ. Одоо нэг шоолоод шүү дээ ингээд нөгөө 3 4 бүх зүгнээ тий. Харахаар ямар ч эвгүй харагддгийг тий. Ялангуяа залуу хүнд гэж харвал бүр аргаад байна. Тий. Тэр зүгээр гоё ийм рок магийн одоо төмөр бөгчнүүд ч юм бол бүр гоё харагдаад байхгүй тий. Урандаа зүгтсэн. Тэг юм үзээгэн шнө брэнд мэрэнэр гангардаг болохоор жоох харагддаг болсон шүү дээ. Одоо бол харин яг үнэ хэлэхэд ирчүүд нь айгуух голгодож байгаа л гэд. Ирчүүд нь гэнэ өөртөө бидээ анхаардаг. Ягаад ч хүрдэхгүй зэтэй болчдөг. Тэгээд хувцалтандаа ч төдийлөн анхаардаг юм тий. Тэгээл байж. Эмэгтэйчүүд нь ингээл амар биендээ анхаарал, хувцалтанд анхаарад идэг. Ирчүүд нь голгодоод байдаг. Тэр бол маниас үе юм шиг байна. Ер нь тий. Ягаад би тэгж бодсон мөхөр би нэг Гонконг дээр буучаад ингээд ер нь ингээд Аз болон Европ хүмүүсийн ялгаа их гардаг штэ. Өмнө европчууд яаж ч биеийн хөгжлийн хувьд хамаагүй зөвхөн энэ төр байгаа штэ. Ялангуяа ирчүүдээс тэр ялгаа айгүйх гардаг штэ. Тэгсэн чинь амар өндөр амар гой залуучууд, сэрхэн залуучууд ингээ явж байна. Би тэг гайхаа Гонконг залуучууд ийм гой болсон байх та. Тэгээ бодчихсон чинь хажуугаар өнгөрч Монголоор ирж байна. За Монгол шинэ үеийн залуучууд. Йоо, солиорлж явж зүгээр. Тэр бол үнэхээр би өөр тий харин одоо манай миний хүч аваад 9 дугаар анги штэ. Хийм хийлгэж байгаа. Хийлгэн гэж аваад хийлгэж байгаа. Тий. Тэгээд хаа хамаагүй хувцас авахгүй. Тэгсэн ер нь амар үнэтэй лаг хувцас авахгүй тий. Тий. Тэгээд үзэж явж байгаад энийг авъя. Тий. Тэр чинь нөгөө алхам алхаанаас хүртэл мэддэгддэг штэ. Өөртөө ихтэй нөө бие авч яваа байдал. Би тэр залуучтай ингээ Монгол залуучтай Монгол гэж мэддэг байсан. Энэ ямар дажгүй сэрхэн Азуудын нэр хүндийг өндөр төрсөн залуучтай гэсэн. Монголчууд байсан штэ. Тэгэхээр аюу баярлалаа штэ. Тий одоо баярлж байгаа юм л та. Манай шинэ үеийн залуучууд цаас нэг юу болсон юм бэ гэж бодсон. Тэр гоё. За найруулагч цаг болж гэнэ үү? 50 минут болж байна. За ингээд дуусгая. Хэдүүлээ чи уг нь ингээд нөгөө бүсгүүчүүдээр нь хүүхэн ярих гэсэн чинь сүүлрээ залуу болов ярьж байгаа. Галтерна гэдэг чинь энийг яриад. Тий сайхан галтерлаа тий. За ингээд өнөөдрийн хатуу самар нэвтрүүлэг уул нь бол бид нар бүсгүүчүүдийн тухай ярина. За тэгээд та хэдээс нэг юм асууя. Хүүхэн ярина. Бүсгүүчүүдийн тухай ярина гэдэг энэ хоёр ингээд аль нь өөр сонсогдож байна уу тий. Тэгээ энэ хоёр өөр юм байна. Тэгэхээр баг тийм илүү соёлтой боловсон сонсогдъё гэвэл бүсгүй гэж яриад хүүхэн гэдэг чинь айгуу тийм годомны хэлцээ юм шиг санагдлаа.
За өнөөдөр нэвтрүүлэхдээ Канадын алдарт Джеймсон витамины Джеймсон брэнд бидэнд хамтран ажиллаа. Ирэх дөрөвдөгд эргээд уулзъя. За баярлалаа. За баярлалаа. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.